За 7 дугаар ангийн физикийн хичээл нь болохоор штангийн циркул болон микрометр ашиглан өгсөн битийн уртыг наривчлалтай хэмжих гэсэн хичээлийг 80 минутаар төлөвлөн заасан байгаа. За тэгээд 80 минутаар төлөвлөн заахтаа суралцсан үр дүн нь болохоор өгсөн битийн уртыг хэмждэг болох зорилготой. За тэгээд энэ хичээлээ болохоор сурагчдыг төвшөнд хуваагаад за тэгээ ажлын хуудас дээр ажилласан. Тэгээд 80 минутынхаа хичээлийн эхний 40 минутыг нь болохоор сурагчдад тухайн хичээлийн багажаа микрометр болон штангийн циркулээ тайлбарлаж өгөөд за тэгээ сүүлийн 40 минутанд нь болохоор штангийн циркулийн маань хүртээмж муу байсан учраас онлайн буюу захим туршилт хийгээд ажилласан. За үүний дараагаар яг энэ суралцсан үр дүнгээ шалгахын тулд ажлын хуудас дээр ажилласан байгаа. За тэгээ энэ ажлын хуудас ингээд ажиллуулад дүгнэхэд яг миний нөгөө суралцахын үр дүн болох дасгал маань энэ ажлын хуудасны маань 2 дээр байгаа. За тэгээ энийгээ ажлын хуудасаа сурагчдынхаа ажлын хуудсыг нэгтгэн дүгнэж анализ хийхэд за миний энэ ажиллуулсан даалгавар хоёрын маань гүйцэтгэлээ 33%-тай муу үнэлэгдсэн. За тэгээ энэ дээрээ анализ хийгээд дүгнээд үзэхэд багшлахуй талаасаа би өөрөө тухайн хичээлээ сурагч төвтэй биш, багш төвтэй буюу өөрийнхөө арга зүйгээ сайжруулах хэрэгтэй байна гэж үзсэн. За мөн суралцахуй талаасаа болохоор тухайн хичээлийг бэлтгэхдээ нөгөө яг тухайн багжийн хүүхдүүдээр нь ингээд бариулаад хэмжилт хийгээд за заах хэрэгтэй байна гэж үтсэн байгаа. За тэгээ үүнийхээ үр дүнд болохоор сайжруулсан хичээл буюу тухайн 2 дахь хичээлээ дахиад энэ сэдв дээрээ 2 дугаар хичээлээ төлөвлөөд 80 минутаар мөн төлөвлөсөн. За тэгээ энэ 1-р хичээлээс нөгөө авах үр дүн нь болохоор тухайн хичээлийг төлөвлөхдөө яг нөгөө багаар ажиллуулад штангийн циркул маань нөгөө дутагдaltaйс учраас 6 баг болгон ажиллаад за тэгээ баг бүр дээр болохоор өөрсдөнд тохирсон битүүдийг өгч хэмжилт хийлгэсэн. За тэгээ үүний үр дүнд дараа нь ажлын хуудсыг дүгнэж үзэхэд за түрүүний миний 33%-тай байсан штангийн циркулийн маань яг даалгаврыг ингээд дахин ажиллуулад ингээд ажилласан байгаа. За үүний үр дүнд сурагчдын маань ерөнхийдөө ахиц бол мэдгдсэн. За тэгээ эндээсээ дүгнэхэд миний түрүүний 33%-тай байсан гүйцэтгэл маань ерөнхийдөө 79% болж агсан байгаа. За тэгээ үүнээс үзэхэд болохоор ерөнхийдөө сурагчид бол аливаа зүйлийг хэмжиж шинжлэх ухааны арга барил эзэмшихийн тулд физикийн хичээлээр нь бол хэмжилт хийж тэгээд өөрсдөө ингээд бүтээх даалгавар хийх юм бол сурагчдад илүү өгөөчтэй тэгээд үр дүнтэй байна гэдгийг бодсон байгаа. За тэгээ мөн багшлахуй талаасаа өөрийнхөө арга барилыг сайжруулах. За тэгээд хичээлээ төлөвлөх, ажлын хуудсыг зөв оновчтой бэлдэх тал дээр суралцсан. Явцын үнэлгээ хийсэн энэ 2 сарын туршилтын хугацаанд явцын үнэлгээ хийхэд сурагчдынхаа талаарх мэдээллийг бүрэн авч за яг юун дээр нь чадахгүй байгаа даалгавар дээр анализ хийж явцын үнэлгээнд анализ хийхэд сурагчдын маань сурагч бүрийн нөгөө онцлог харагдаж байна. Тэгээд үүнээс үзэхэд явцын үнэлгээ нь бидний хичээл сургалтанд маш үр дүнтэй өдөр хийж явах хийвэл суралцахыг болон багшлахуй талаасаа багшид бол маш том ахиц гарах юм байна гэж үзэж байна.